Сайн байцгаана уу? Бодрия төвшин байна. Энэ удаагийн бичлэгтээ тавтаа морил. За өнөөдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ яг одоо турах талаар, илүү дэлжинтэйгээ хэрхэн харьцах талаар мөн цаашлаад яг турж байгаа үед эсвэл яг нөө галбирлаг бие дээрээ очиж байгаа үед эмэгтэй хүн яг ямар одоо сэтгэл зүйн асуудлууд гаргадаг, би өөрөө тэрэн дээрээ яг яаж алдсан, юу ойлгосон талаар за мөн цаашлаад яг орос эмэгтэйчүүдийн нөгөө галбираа хадгалжуулдаг те ер нь өдөр тутмын эмэгтэй хүний гоо сайхан тал руугаа яаж ханддаг талаар та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Тэгээд өнөөдрийн бичлэгтээ хамтаагаарай. За хамгийн ихний ярмаар байгаа сэдв гэх юм бол яг турах тал дээр байгаа. Миний хувьд яг өөрийнхөө жишээн дээр илүү тайлбарлаад явчих гэж бодлоо. Тэгээ хамгийн ихэнд нь гэх юм бол би яг 18 нас хүртлээ одоо махлаг гэж ярьдаг те бондгор дүү байсан. Тэгээ нэг яг хэвийн жингээсээ нэг 10-аас 15 кг илүү ч юм уу те байсан. Тэгээ тэр үед бол яг ингээл нөгөө 10 жилийн хүүхүүд юм беби те бондгор дүү нүртэй ч юм уу эсвэл тэгэл одоо өөртөө итгэлтэй гэтээ ялцчгүй ангийнх нь жоохон шоолдог ч юм уу эсвэл жоохон дурддаг ч юм уу хандлагатай ер нь бага ангиасаа ч юм уу те хамгийн сонирхолтой нь би өөрөө ингээд баг 8 настайдаа ч ингээд бондгордуу те 13 настайдаа 60 кг ингээд 18 настайдаа ч бас 60-аас нөх амар холдоогүй ингээд 65 кг ч юм уу байсан. Тэгэхээр ерөөдөө миний 18 нас хүртэлх бүх дурсамжууд бол нэг юм туранхаа биш хэвийн биш нэг жоохон бондгордуу байсан гэж хэлж болно те. Тэгэхээр яг тэр үе явж байгаад тэгээ 18 наснасаа хойш нөгөө корона гараад тэгээд ер нь хүн болгон л одоо home workout гэж хэлдэг шүү дээ. Team workout хийж эхэлсэн те. Тэгээ миний хувьд ч гэсэн нэг амар тийм хүмүүстэй бас зэрэгтэй яг хийж эхэлсэн. Тэгээд бас эрүүл хооллолт те нөгөө кето, уурагла, кислэглэг хоол хэрэглэж эхлэх ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүдийг хийж эхэлж агаад тэгээд яг 1 жилийн хугацаанд нэг 10 кг за нэг 12 кг бол турж исэн. Тэгээд яг ингээд хүн чинь нэг насаараа нэг 65 62 кг байжгаад тэгээд яг ингээд 52 кг 51 кг болоод ирэнгүүт ингээд туранхаа болчихж байгаа. Би өөрөө 165 163 см тэгэнгүүт ингээд ийм туранхаа гэдэг ангилалд ороод ирж байгаа юм л та. Тэгээд тэр үедээ бол яг үүндээ бол надад ингээд шууд би ингээд турчлаа, би гойлчлаа гэсэн хандлага ерөөсөй байгаагүй. Яагаад гэх юм бол турах гэдэг процесс чинь ингээд өнөөдөр тархан байж байгаад маргааш турчдаг зүйл биш байгаа юм л та. Ингээд 1 жилийн хугацаанд би яг өөрөө ингээд турж исэн болохоор агуу удаан явагдсан. Тэгээд нэг өдөр л чи зураг авахлахад нэг өдөр л хүнтэй болцоход ингээд мэдэгддэг тийм удаан бөгөөд чамд ингэж тасгаж явдаг үйл явц байгаа нь. Тэгэхээр ялцчгүй тэр үедээ бол бас тэгээд ч юм уу бол өөрийгөө за ингээд би турчлаа, би ингээд өөрхөн үр дүнд хүрчлээ гэсэн зүйл бол байгаагүй. Тэгээд нөгөө талаасаа гэх юм бол яг ингээд насаараа жоохон бондгордуу нэг тийм махлаг гуйтай тий махлаг ингээд битээ явцсан учраас яг ингээд туранхаа болоод ирэнгүүт ерөөсөө тийм дасаж өгөхгүй байсан тий за би ингээд гуй галбирлаг болчлоо шүү, би ингээд хөөрхөн болчлоо шүү. Ингээд тэр үед ч юм туранхаа үнэл хөөрхөн гэж боддог байлаа штэ. Тэнгүүт ингээд би ингээд агуу мундаг ингээд үр дүнд хүрчлээ шүү гэдэг зүйлийг ерөөсөө бодож чадахгүй зүгээр л нэг тийм тухгүй тий өөрийнхөө жинд ингээд нэг дасч өгөхгүй эсвэл ингээд нэг өөрийгөө одоо нэг тийм сул дорой ч юм уу эсвэл нэг юм арай өвөрмөцөөр мэдрээдсэн. Тэгээд тэр үед ингээ хамгийн хүсэдсэн зүйл нь хүмүүс над дээр ирэл ингээ чи ямар турсан байж тээ, чи ямар мундаг юм, чи ямар гоё юм, чи яаж турсан ч юм уу эсвэл ингээ чи бүр яг жинхнээс турсан байж тээ гэдэг юм хин нэгний юм ятгалаа хүлээн зөвшөөрлөлтийг л айгүй хүлээдэг байсан юм шиг надад санагдчихж байгаа. Тэгээд яг үндэ одоо бодоод тахад бол тэр үед хүмүүс зөндөө хэлдэг байсан, зөндөө бичдэг байсан. Гэтэ тэр үед би яг өөрийгөө турсан байна, өөрийгөө үр дүнд хүрсэн байна гэж одоо өөртөө итгээгүй ганц хүн л ер нь бол би өөрөө байсан юм шиг байна. Тэгээд яг иймэрхүү процессуудыг 3-аас 4 сарын хугацаанд үргэлжилж байгаа. Тэгээд ер нь бол би тэрнээс хойш нэг 3-аас 5 сарын хугацаанд яг одоо өмнөгчийн дээр очсон. Тэг ингээд амар хидэд ч юм уу эсвэл ингээд залхуурч байсараад ингээд өмнөгчийн дээр очсон буюу ингээд баг тэрнээсээ илүү их ингээд 65 67 болтлоо ингээд таргалж байсан. Тэгээд тэр үед би яад ийм их ингээд шууд аваад ингээд таргалсан болоо гэдэг ингээд бодоод ангууд нийт талаас яг сэтгэл зүйн асуудлууд байж болно. Нөгөө талаасаа яг нөгөө
өнөөдрийн гол ярих гэдэг зүйл буюу self sabotage буюу одоо өөрийгөө хорлох, тэгээ өөрийгөө тийм дордуулах тийм хандлага байгаа юм л да. Энэ нь яг юу гэж тайлбарлагдах вэ гэхээр хүн яг ингээд ямар нэгэн амжилтанд хүрээд ч юм уу ямар нэгэн үр дүнд хүрээд ойртоод ирэхээрээ өөрийгөө тэр зүйлийг хүртэх хэрэггүй өөрөө одоо тийм байр сууринд байх боломжгүй мэтэр ингээд үзэж эхлээ тэр зүйлээсээ цухтдаг гэж байгаа юм л да. Тэгвэл насаараа ингээд одоо насаараа яг ингээд баг тэр хүртэлх насандаа ингээд бондгордуу, махлагдуу байсан болохоор яг ингээд юм гуйлаг, нарийнхан, туранхай гэдэг ангилалд ороод ирэнгүү тэрэндээ дасаж өгөхгүй тэр зүйлээ яг ингээд хүлээн зөвшөөрөөд бахархаад ерөөсө хүлээж авч чадаагүй тэрнээс харин ч цухтах гад тэгээ хамгийн сонирхолтой нь би яг ингээд 3-6 сарын дараа ингээд таргалчаад бараг ийм тайвширсан мэдрэмжийг авч исэн. Эн чинь л биш дээ те. Ийм л жоохон бүдүүндүү те ингээл хувцас ингэж өмсдөг, иймэрхүү хүн чинь өөрөө биштэй гэдэг тийм тухтай мэдрэмж авч исэн нь бас айгүй сонирхолтой. Тэгэхээр бас хүн гэдэг айгүй бас сонин байгаа юм л да тий яг өөрийнхөө тэр муу байгаа, өөрийнхөө жоохон бүдүүн байгаа ч юм уу, өөрийнхөө тэр сул талуудтайгаа эвлэрсэн байдаг, тэднэртэй бүр дасцсан байдаг. Тэгээд жоохон л амжилт гаргаад, жоохон үр дүн хараад, жоохон ингээд сайн зүйл рүүгээ чиглээд ирэнгүүт бараг тэр зүйлээсээ ингээд цухтдаг ч юм уу, эсвэл тэр зүйлээсээ ингээд холдохыг хичээдэг те буцаад тархахыг хичээдэг буцаад нөгөө нэг хортой харилцаанд орохыг хичээдэг эсвэл буцаад ингээд тэр залхуу үе рүүгээ очимоор санагддаг тийм үеүүдээ л ерөн self sabotage буюу одоо өөрийгөө уруудуулах, өөрийгөө хорлох гэдэг тийм ухагтгуунаар тайлбарлагддсан байлээ. Тэгэхээр магадгүй одоо яг одоо бодоод байхад бол би яг нэг юм өөрийгөө гаднаас нь л ингээд турах гад өөрийгөө гаднаас нь л ингээд гуайлаг болох гээд хичээгээд байсанс шидэж дотроо ингээд за ингээд би эрүүл амьдралаар амьдраад тэ цаашдаа би ингээд ийм гой гуайлаг ийм гой галбирлаг өөрийнхөө хүссэн чин дээрээ хүссэн хувцас өмсөөд тэ өөртөө ихтэйгээр амьдрын гэсэн тийм ухагтгууныг толгоонд ерөөсөө суулгаагүй зүгээр л ингээд гаднаасаа л өөрийгөө хичээгээд байдаг. Тэгээд би энэ басан ч гэсэн сэтгэл нь болоогүй болохоор би бараг хичнээн 10 кг-аар тураад хичнээн удаа турсан ч гэсэн буцаад тархлаад ч юм уу эсвэл буцаад тэр нөгөө нэг өнгөрсөн зүйл рүүгээ тэмүүлээд self sabotage хийгээд байх юм шиг надад санагдсан. Тийм болохоор магадгүй одоо хин нэг нь турхаж байгаа ч юм уу эсвэл ингээд амьдралаа өөрчлөгч байгаа те бие гоё галбирлаг болгох ч байгаа бол хамгийн түрүүнд өөртөө тэр те би ингээд галбирлаг байх хэрэгтэй шүү те би ийм гоё одоо үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, одоо өөрийнхөө хүссэн жин дээрээ би амьдрах хэрэгтэй хүн шүү гэдгээ улам өөртөө ойлгуулж, улам тэр зүйлээ баталгаажуулах хэрэгтэй байлээ шүү. Яг тэрнээс л өрн чиний тэр турах ч юм уу, галбирлаг болох аялал чинь эхлэх юм байлээ. Тэрнээс биш яг шууд ингээл гаднаас нь хүчлэл, гаднаас нь хин нэгнээр одоо хүчлүүлээд байх зүйл биш юм байлээ. Тэгээд бас чи ямар нэгэн үр дүнд хүрсэн бол заавал хин нэгний одоо хүлээн зөвшөөрлөөр хин нэгний магтаалаар чи одоо чи турсан байгаа мэдэх биш харин ч өөрийгөө талент хараад өөрийгөө мэдрээд өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чадж байгаагаар чиний турж байгаа чиний өөртөө итгэлтэй байгаа чиний голбирлаг те гоё байгаа чинь чамд илүү үн цэнтэй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй мэлээ. Тэгээ одоо л магадгүй би ингээд турж байгаа бол те эсвэл одоо бас ингээд тодорхой хэмжээнд хичээж байгаа юм л та ингээд ялтчгүй өөрөө ингээд хүссэн хувцас өмсөөл те хүссэн ингээд байдалтай байхын тулд жингээ тодорхой хэмжээнд тасгыг хичээж байгаа. Тэгээд магадгүй би яг өөрийнхөө хүссэн жин дээр очих юм бол одоо миний хамгийн том одоо урам зориг хамгийн том барахж байгаа зүйл маань бол зөвшөөрөгч байгаа зүйл маань бол би өөрөө байна те. Би өөрөө өөрийгөө хараад таашаадаг, өөрөө өөрийгөө хараад урам зориг авдаг. Цаашлаа тэр зүйлээ улам сайжруулахын төлөө хичээдэг болохоос эргээд нөгөө нэг өмнөх байсан үрлүүгээ тэмүүлдэг self sabotage хийдэг хүн байхгүй төлөө хичээж байгаа. Тийм болохоор маш удаан байдлаар өрхөд бол энэ процесс явагдаж байгаа гэж хэлж болно. За дараагийнх нь гэх юм бол яг өөрийнхөө биеийг таашааж сурах гэж байгаа. Тэгээ бидний эргэн тойронд нэг тиймэрхүү хүмүүс байдаг та. Магадгүй бид нар өөрсдөө ч хийж болно те. Тэр нь болохоор ингээд 40 кг байгаа, 50 кг байгаа. За магадгүй 60 кг байгаа. Энэ чинь бол эмэгтэй хүмүүсийн хувьд бол айгүй тийм турхай хэвийн жингүүд байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг одоо юу гэдэг тэр жин дээр байгаа хэрнээл яг магадгүй тодорхой хэмжээний skinny fat байж болно те. Жохон цэлцэрдүү, жохон ингээд хаманлаг ч юм уу харагддаг байж болно. Гэтэл тэр хүн чинь эрүүл хэвийн дээр байна те. Тийм хэрнээл ингээд би турах хэрэгтэй. Би ингээд амар бүдүүн харагдаад байна. Би бүр ерөөсөө гоё харагдахгүй байна. Надад амар хэцүү байна гэж стресстэй явсаар хагаад 1 жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа тэр хүмүүстэй уулзсангууд ингээд
амар тархалцсан байдаг те бүр ингээд хэвийн жингээсээ бүр 20-30 кг нэмсэн байдаг. Тэгэнгүүт тэр үедээ ч гэсэн ёо би өмнө турхаа ижээ те би одоо ингээд амар их чинь нэмжлээ одоо би яаж турах вэ гэдэг асуултуудыг тавьдаг. Тэгэнгүүт яг үүндээ чи 40 кг байсан ч тэ 80 кг байсан ч өөрийнхөө бие дээр тухтай байгаад тэ өөрийнхөө биеийг одоо таашааж сураад тэ магадгүй одоо чи ээлэрзмээр явц одоо би чин таархоор л ээлэрзмээр явцаа санаа зовхгүйгээр авч өмсчдөг эсвэл бол аваад өмсчдөг байж ич яг ямар нэгэн өөрчлөлтийг хийхэд чамд илүү үр дүнтэй байх юм шиг санагдсан. Одоо жишээ нь тэгэхгүй ингээд 80 кг байж ич юу гэдэг юу өөртөө эрзмэр явц авч чадгалаа өө би турхаараа өмсөх юмаа гэдэг чи яг үүндээ өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэлбэрлэл юм байгаа юм л та. Тэнгүүд миний хувьд ч ихсэг ингээд одоо эрзмэр өмс биенд нь орохоор ах чинь л ингээд XS-ийг авчаал те. Үгүй би нэг турхаараа өмснө гэдэг байгаа юм ч ихсэг яг өөрийнхөө байгаа биеийг хүлээн зөвшөөрөхгүй те. Ингээд өөрийнхөө биеийг ингээд байгаагаар нь яг тухтай байж чадахгүй байгаагийн хэлбэр байгаа юм л да. Тэнгүү чи ямар нэг юмд тухтай байж чадахгүй тэр зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байж тэрийг өөрчлөн гэдэг ангууд яг үндэ тэр бол амар хуурмаг зүйл юм шиг санагдаж байгаа юм те. Тэгснэ ингээл 7 хоног ч юм 14 хоногийн дэглэн барайл ингээл гяс ингээл турна гэдэг хандлага бол өөрөө айгүй муухай өөрийнхөө биеийг хорлож байгаа зүйл юм шиг санагдаж байгаа юм. Тэгэхээр магадгүй чи яг үндэ 80 кг-аас үнэхээр хурдан дэглэн бариад үнэхээр хичээж агаад 60 кг болсон чи 80 кг бие таашааж чадаагүй юм чинь 60 кг бие ч гэсэн таашааж чадахгүй л байгаа нөхцөл байдалд хүрчихэж байгаа юм. Тэгэхээр чи магадгүй бүр хэдэн ч килограмм байсан тэр бие таашаадаг, тэр бие тухтай байлгаж чаддаг, тэр бие зовоодгүй, үзэн яддаггүй те одоо бүр ингээд тэр биетэйгээ токсик харилцаагүй байж ижил илүү гой өөрчлөгдөж илүү гой өөрийгөө дотроос ингэ үзэсгэлэнтэйгээр мэдрэх юм шиг надад санагдчихж байгаа юм. Тэгээд хамгийн ихнийх нь бол өөрийгөө ямар ч бие дээр байсан, ямар ч одоо байдалд байсан хүлээн зөвшөөрөөд таашааж сурах нь хамаг сайн сайхны эхлэл юм шиг санагдчихж байгаа юм. Тэгээд би ч гэсэн яг энийг ирээдүйд бас өөр дээрээ нэлээд сайн хэрэгжүүлэе гэж бодож байгаа. Магадгүй ирээдүйд ингээ хүүхэд төрүүлээд ч юм уу ямар нэгэн ажлын ачаал ч юм уу олон зүйлээс болоод маш их таргалж болно те. Тэр үед болгонд өөрөө ингээл үзэн хадаал үгүй би эрзмэрийг өмсдөө штэ үгүй би 60 кг байх туртай штэ гэж те энэ 80 кг бол би биш би энэ 100 кг бол энэ хинч биш гэдэг нэг тийм үзэн хадалтын сүрэг сэтгэлүүдийг оруулж ирэх биш те ямар ч байдалд үүссэн өөрийгөө таашааж чаддаг хайрлаж чаддаг байх юм бол тэрнээс сайн сайхан зүйл эхэлнэ гэдэг ойлголтыг бол би яг суулгамаар байгаа юм. За дараагийн ярмаар байгаа зүйл нь гэх юм бол яг эргэн тойрны нөлөөлөл гэж байгаа. Тэгэд бидрийг ингээд галбирлаг болох гээд тэ эрүүл амьдрах гээд арай жоохон ингээд өөртөө ихтэй болох тэр бие бүтээх гээд явж байгаа үед хамгийн саадулдаг эргэн тойрны нөлөөллүүд байдаг. Хамгийн ихнийх нь гэх юм бол яг одоо юу ч ийдсэн хэдэн ч удаа хамаагүй хоол унд идээд тэ залхуураа твтээд тэ шүн гомь идээд хэдэн өдөр алкогол хэрэглэсэн ч би өөртөө таргалтгүй нүрэн дээр юм гардаггүй ингээд зүгээр л байж идэг гэд ингээд үнэхээр аз жаргалтай амьдраад байгаанаас бидний хувьд ингээд жоохон нэг тийм эвгүй мэдрэмжүүд төрдөг тоо. Тэнгүүд яг энэ дээр зүгээр ойлгох хамгийн гол зүйл нь гэх юм бол тэр хүмүүсийн эдис генетиктэй амьдралын хэв маяг гэдэг зүйл чинь бидраас шал өөр байгаа. Ер нь бид нар бүгд бие биенээсээ өөр байгаа. Тийм учраас заавал тэдэртэй ингээм амьдралаа харьцуулаад байхгүй эсвэл одоо өөрийнхөө тэр хичээж байгаа зүйлээсээ хичээд авах шаардлага байхгүй юм шиг санагдаж байгаа юм. Яагаад гэх юм бол магадгүй тэр хүмүүс нэг пицца идчихэж ч юм уу нэг бүргээр идчихэд хэдэн мянган километр алхахдаг байж болно. Эсвэл үнэхээр генетикээсээ тийм одоо хүчтэй метаболизмтай төрсэн байж болно те. Тэгэхээр заавал тэр хүмүүстэй өөрийгөө харьцуулаад гутраад ах шаардлагагүй юм шиг байна. Чи өөрийнхөө замаар л явах хэрэгтэй. Эцээ чи өөрийнхөө биеэр л амьдарч байгаа дуусах учраас тэр биеэл чи өөрөө халамжилж байгаа анхаарж байгаа учраас өөр хүмүүстэй өөрийнхөө биеийг харьцуулаад би таргалцдаг, би хурдан ингээд бумбайчдаг те би ингээд юу ч ийдсэн баг болж өгдөггүй гэдэг зүйлийг ингээд нормалайз хийх нь бол зөв юм шиг санагдаж байгаа. Үнэхээр чи гомь идээд нүүрэн дээр чинь батг гарчдаг бол чи идэхгүй л байхад болно те чи үнэхээр ингээд буруу хооллоо тархалаад идэг бол буруу хоолтой багасах нь зөв гэдэг хандлагыг чи өөртөө суулгах хэрэгтэй, тэрийг илүү хүчтэй болгох хэрэгтэй юм шиг санагдаж байгаа юм. Нөгөө талаасаа гэх юм бол яг нөгөө найзууд ч юм уу тэ эргэн тойрон ч ингээл угаас ингээ хүлээн зөвшөөрсөн. Биднэрт ингээ турах шаардлага байхгүй. Бид нар ингээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Бид нар ингээ өөрсдөө амьдралаа сайхан амьдарч юм те. Ингээ хамд идэе ууй нарий цэнги гэж яхад ингээл нэг тийм
эрүүл хоол гаргаж ирэл эсвэл ингээл эрүүл хоол захиалаад ч юм уу эсвэл ингээл алкогол уухт нь ингээд татгалзах ч юм уу тиймэрхүү зүйлс дээр бас жоох ингээд дутуугийн мэдрэмж авах гээд байдаг. Тэнгүүд тэрийг ч гэсэн бид нэр яг энгийн зүйл болгох хэрэгтэй юм шиг санагдчихж байгаа. Яг үнэндээ чи тэр хүмүүс үнэхээр чиний сайн найз л бол эсвэл үнэхээр чиний яг сайн хүрээлэлчин л бол чи тэдний дунд хангалттай өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд өөрийнхөө замаар яваад те эрүүл зүйлээ сонгоод явах чинь тийм ичмээр зүйл биш ээ те тэр чинь хангалттай одоо чиний сонголтууд байгаа те тэд нар ингээд яг өөрийнхөө замаар явах замыг сонгосон бол чи ч гэсэн өөрийнхөө замаар явах сонголтыг хийж боломжтой. Тийм учраас тэдгээр зүйлсээс ингээд жоохон ичээл сандраал те нэг юм арай жоохон эрүүл хоол идсэндээ ч юм уу арай жоохон бага идсэндээ эсвэл алкогол уухаас татгалцсандаа бол буруу мэдрэмж, дутуугийн мэдрэмж авах хэрэггүй шүү гэдэг зүйлийг хэлмээр байгаа. Яг энэтэй уялдуулаад дараагийн ярих зүйл нь гэх юм бол яг Орос эмэгтэйчүүд хэрхэн одоо биеийн галбар тэ амьдралын маяг энэ эрүүл амьдралын хэм маяг үзэсгэлэн гоо тэ эдгээр зүйлсд хэрхэн ханддаг талаар хуваалцъя гэж бодлоо. Тэгээ миний хувьд өөрөө бас яг Оросд суралцдаг оюутны хувьд эдгээр зүйлсийг ажилласан байгаа талаараа хуваалцъя. За хамгийн ихэнд хэлмээр байгаа зүйл хэм бол яг энэ Орос эмэгтэйчүүд бол үнэхээр ингээд одоо өөрийнхөө бие галбар тэ гадаад төрхөнд бол маш шаргуу бөгөөд нээлттэй ханддаг хүмүүс гэж хэлж болно. Яагаад гэх юм бол одоо зүгээр л ингээд юу гэдэг хөөрхөн байгаа нь гой биетэй байгаа нь одоо гой хувцалсан байгаа нь өөрөө ингээд зүгээр л цаанаасаа ингээд төрсөн юм а те цаанаас ингээд хувцалсан юм а биш. Тэд нар үнэхээр ингээд үснийхаа ширхэг бүрт те одоо нүүрнийхаа ингээд миллиметр бүрт ингээд анхаарал тавиад те хувцлалтынхаа одоо нэг жижигхэн деталь бүрт ингээд хичээсэн учраас тийг харагдаж байгаа те. Тэгээ тэд нар нь тэрийг ч гэсэн нээлттэй илэрхийлдэг те би ийм бүтээгдэхүүн хэрэглэсэн юм а. Би ийм зүйл хийж байгаа маа те. Би одоо ингэж зөв хооллож байгаа маа. Би ингэж одоо дасгал хийж байгаа маа те. Би ийм газараас хувцснуудаа ингэж зохицуулж авсан юм а. Гэх юм бол одоо юу гэдэг эрүүл хооллож байгаа нь те. Одоо жишээ нь ингээд жимсгнээс ингээд ойн жимсийг сонгож авч идэж байгаа нь эрүүл хөнгөн хооллож байгаа нь өөр айгу модны те. Зүгээр ингээд бургер идсэн ч гэсэн би таргалдаггүй штэ. Би ингээд буруу хоолтой ч гэсэн би ингээд нүүр маань ийм гоёороо байдаг гэдэг зүйлийг биш те. Би ерөөсөө дасгал хийдэггүй би яг ингээл байгаагаараа л байж идэг биш те. 5 минут ч болтгоо ингээд гэртээ би гуц дэвсээ дасгал хийчихдэг. Ингээд чадхаараа найзуудтайгаа ингээд подружкинуудтайгаа уулзаад ингээд өдөрт 10,000 галахыг хичээдэг. Тэ гэдэг зүйлсүүд нь айгүй ингээд модны энэ нь бол ингээд тэрийг нээлттэйгээр илэрхийлдэг нь өөрөө надад айгүй их таалагдж байгаа юм. Яг ингээд сошиал медиа ч юм уу ингээд хүмүүсийг нь хараад хахад те яг ингээл гоё жимсгнэддэг хөнгөн хоолдог дасгал хөдөлгөөн хийдэг юмнууд нь л өөрөө айгу тийм одоо зөв одоо манлал болох үз те гоё юм үлгэр дуурайл авах үз те модны зүйл болцсон тэнгүүд тэгээд ирэнгүүт нь хүмүүс нь нийлэнхээрэл бас яг тэр зүйлийг баримтлахыг хичээдэг одоо илүү гоё гойлог те зөв амьдралын хэм маягтай байхыг хичээж эхэлдэг болоод ирж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр ялтчгүй бас манад зарим нэгэн олны танил ч юм уу инфлюенсер хүмүүсэндээ ингээл айгу буруу холлоод ч юм уу эсвэл ингээ буруу зүйлийг түгээн дэлгэрүүлснэ. Уудлаасаа ингээд амар буруу холсноо. Би ингээд холч тийм угаасаа би хүснэл иддэг ч юм уу те. Бас энэ нь яг тодорхой хэмжээнд хувь хүний эрх гэтээ нөгөө талаасаа үнэхээр ингээд олон хүмүүст үлгэр дуурайл өгж ингээд өөрийн гэсэн аудитория буюу одоо өөрийн гэсэн үзэгчтэй байгаа үедээ бол аль болох тэр хүмүүстэй зөв эерэг зүйлсийг үлгэр дуурайл болох нь бол зөв юм шиг санагдаж байгаа. Тэнгүүд яг Оросд ингээд нэг давуу тал нь гэх юм бол ингээд аль болох олонний танил хүмүүс нь ч юм уу те эсвэл ингээд үлгэр дуурайл болж байгаа хүмүүс нь яг одоо юу аль зөв юм модны байгааг илэрхийлж чаддаг те өөрийнхөө одоо амьдралын маягийг тэр чигээрээ сайжруулахыг хичээдэг юм шиг санагдаж байгаа. Тэгэл ингээд охтууд нь те өөрийнхөө нүүрний будаг ашиглаж байгаа нүүрний будгаа нээлттэй хуваалцдаг те реклам бол реклама хийдэг реклам биш бол реклам бишээ хийдэг те ямар хоолны дэглэмээр ингээд өөрийнхөө жингээ хасж байгаа талаар хуваалцаж чаддаг те нөгөө талаасаа ямар дасгалуудыг хийж байгаа талаараа хуваалцаж чаддаг. За дасгал хийдгүү маа гэхэд хэдэн мянга галахад ингээд өдөрт ингээд бас те өөрийнхөө галбарыг хадгалахыг хичээж байгаагаа хуваалцаж чаддаг байгаа нь өөрөө бас айгуугаа нээлттэй хэрнээ нэг тийм үнэн байгаа юм шиг надад санагдаж байгаа. Өнөөдрийн бас ярих байгаа хамгийн гол концепт нь гэх юм бол үнэхээр бид нар турах те галбирж явах ер нь ямар нэгэн зүйл дээр
үр дүн гаргаж байгаа, үр дүн авчирж байгаа зүйлсээсээ зүхдахгүйгээр тэр зүйлээ хүртэх эрхгүй мэтэр өөрийгөө төсөөлөхгүйгээр өөрийгөө тэгж дорд үзэхгүйгээр илүү сайн сайхан руу тэмүүлжтэй тэр өөрийгөө self sabotage хийлгүүгээр үнэхээр чи 1 кг чамаагүй турч ивэл тэр чинь амжилт те. Тэгэхгүй ингээл одоо 5 кг турчаад байхад чинь 1 кг турчаад байхад чинь 7 хоног дасгал хийчихэд байх чинь үгүй. Чи 70 хоног хийх ёстой. Үгүй чи 20 кг турж ийл чи турсан тооцогдно гэл. Улам л өөрийгөө доош нь дараал тэгснэ яг үндэ 20 кг турчаад яг би ийм турхаа байх нь зөв үү те. Би ийм турхаа байх, ийм үзэсгэлэнтэй байхыг хүртэх нь зөв үү гэл эргэлзээнд хүртчихдэг те. Яг нэг иймэрхүү сөрөг зүйлсүүдийг өөрөөсөө холдуулаад өөрсдөө self sabotage хийлгүүгээр алхам тутамд бүрээ те магадгүй өдөр бүрийнхаа тэр үр дүн өдөр бүрийнхаа тэр гаргаж байгаа сайн зүйлсүүдэд таашаагаад өөрсдийнхөө байгаа бүхий л төрлийн бие галбар жингээ талархаж сурж агаад тэр яг тийм сайн өөрчлөлт рүү сайн сайхан гоо үзэсгэлэн те зөв биеийн галбар үзэсгэлэн төрөх рүү явах нь бол маш зөв юм шиг санагдаж байгаа юм. Тэгээд өнөөдрийн бичлэгээрээ яг та бүхэндээ эдгээр зүйлсийг хуваалцахыг хүслээ. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Пока пока.